Сайн бяцхан хүүхдүүдээ дөрөвдүгээр ангийн багш Сувдаа байна. Өнөөдөр бид нар хүн байгуулах хичээлээр гэрлийн шинж чанар гэсэн ерөнхий сэдв дотор бүх үед сүүдэр өрсөхгүй гэсэн 2-р хичээлээ орох гэж байна. Одоо хүүхдүүд бүгдээрээ хүн байгуулахын номыг дэвтрээ үзэг харандаа шогноо гаргаад бэлдээд хичээлдээ оролцоорой. За өнөөдөр үзэх сэдвийн 1-р асуулт нь сүүдэр гэж юу вэ гэсэн сэдв байгаа. За тэгвэл бүгдээрээ энэ зургийг ажиглээд энэ зурган дээр сүүдрийн тухай бид нар ойлгож авах ёстой зураг харагдаж байгаа юм аа. За тэгвэл гэрэл дэлгэц хоёрын дунд бөмбөг байрлуулад гэрлээ тусгасан байна. Тэгэхээр бөмбөгний дүрс дэлгэцэн дээр яа тусч байна хүүхдүүдээ? Энэ тусч байгаа бөмбөгний дүрс бол бидний өнөөдөр үзэх гэж байгаа сүүдэр юм аа. Тэгвэл хажууд нь бичсэн байгаа сүүдэр гэдэг нь юу юм? Ямар үгнээс гаралтай юм бэ гэдгийг та нар уншаад мэдээд ав. Дэвтэр дээрээ тэмдэглэж аваарай. Сүүдэр нь биетэд халахлагдсан гэрэл тусаагүй газар юм аа гэсэн тодорхойлт байна. Сүүдэр гэдэг нь биетэд халахлагдсан гэрэл тусаагүй газар. Биетэд халахлагдана гэдэг нь гэрлийн занд бөмбөг байлуулахаар тэр гэрлийг хааж байгаа бөмбөг яг тэр бөмбөгний тэр хэсэг нь тэнд халахлагдаад хар дүрс үүсэж байгаа учраас энийг сүүдэр гэж байгаа юм. За тэгвэл грек хэлний shadow буюу харанхуй гэсэн үгнээс гаралтай юм байна. Дэвтэртээ бичиж аваарай. За цааш одоо энийг уншаарай. За бүгдээр унш. Гэрэл үүсгэгчээс гарсан гэрлийн замд гэрэл үл нэвтрүүлэгч биеийг тавихад уг бие нь гэрэл тарахад саад хийж түүний ард харанхуй орон зай бий болно. Тэнд дэлгэц байрлуулахад дэлгэцээр дүрс үүсхийг бид сүүдэр гэж нэрлэдэг. За тэгвэл хүүхдүүдээ одоо сургачгаа гаргаад чихээ 16 дугаар хуудсыг нээгээрэй. Сургачийн 16 дугаар хуудсан дээр бид нэр сүүдэр хэрхэн үүсдэг юм болоо гэд асуулт байгаа. Одоо тэгээд сүүдэр яаж үүсдгийг энэ зурган дээр хараарай. Тайлбар нь бол энэ дээр бичсэн байна. Гэрэл дэлгэц хоёрын дунд янз бүрийн дүрстэй биесийг байрлуулж сүүдрийг ажиглая гэсэн байна. За энэ зургийг ажиглаад сүүдэр яаж үүсдэг юм бэ? Өөрснөө дүгнэлт гаргаарай. Энийг бол та нар гэртээ өөрснөө хийгээд туршилт хийж болно. Энэ туршилт хийхэд гарч идэн дүрс хоёр багт болно. Гэрийнхээ ханыг ашиглаж болно. Эсвэл тусгай цаас тавиад ашиглаж болно. Бас нарны гэрэлд өөрөө зогсоод бас туршилт хийж болно. Нар чиний араас тусч явах хэвээр сүүдэр чинь урд чинь харагдаж явах хэвээр. Ингээд сүүдэр яаж үүсдэг юм бэ гэдгийг нараар, гэрлээр тийм ээ. Эсвэл лааны гэрэлч болно. Янз бүрийн байдлаар туршиж үзээрэй. Туршилтаа өөрснөө дэвтэртээ бичээрэй. За тэгвэл дараа нь биетийн дүрсээс хамаар сүүдрийн хэлбэр өөрчлөгдөх үү гэсэн асуулт байгаа. Тэгвэл бид нар энд эхний зурган дээр хуруу гарынхаа хөдөлгөөнөөр янз бүрийн амьтны дүрс үүсгэж байна. Бидний хурууны одоо үүсгэж байгаа дүрсээс хамаарат сүүдрийн хэлбэрүүд нь өөрөөр амьтны дүрс болон өөрчлөгдөж байгаа. Мөн энэ хоёр хүүхдийн зураг байна. Өндөр нам хоёр хүүхдийн зураг. Дүрсээс нь хамаарат сүүдрийн хэлбэр нь том жижиг гарч байна. Бас тэр хүмүүсийн одоо зогсоож байгаад араас нь гэрэл тусгасан сүүдэр байгаа. Бас хурууныхаа хэлбэрээр амьтны дүрс бүтээсэн. Тэгэхээр зэрэг биетийн дүрсээс хамаарат сүүдрийн хэлбэр бол өөрчлөгддөг юм а гэдгийг эндээс харж болно. За цаашаа бидний сургачгийн 17 дугаар хуудсан дээр байгаа зураг байгаа. Тайлбарыг уншаарай. Сүүдрийн хэмжээг томруулж жижигрүүлэх арга сэдье гэсэн. Ширээн дээр гэрлийн чидэн тавьсан байгаа. Тэгээд замд нь дүрс байрлуулсан. Тэгээд дүрсээ нааш цааш нь хөдөлгөж одоо хэмжээнд томорч гэнэ үү, жижигэрч гэнэ үү гэдгийг туршиж үзсэн байгаа. Та нар энийг өөрснөө гар чидэн тусгаад дүрсийг бариад өөрснөө туршиж үзнэ. Туршиж үзснийхээ дараа энэ доотлын
хоёр асуултанд хариулж ус нэртийг нөхөж өчнэ. Энэ бол даалгаврыг чинь шалгахад би давхар шалганаа. За тэгээ бас 17 дугаар хуудсан дээр байгаа. Гэрэл үүсгэгчийн тог 2 болгож үүсэх сүүдрийг ажиглавал гэд. Тэгээд тэр ном дээр байгаа зургийг энэ дэлгэцэн дээр өгсөн зурагтай харьцуулаарай. 2 гэрэл үүсгэгч байгаа тохиолдолд үүсгэгч тус бүрийн өөрийнхөө сүүдрийг үүсгэнэ. Энд нэг гэрэл үүсгэгчийн үүсгэсэн сүүдэр нь нөгөө гэрэл үүсгэгчийн гэрэлтүүлнэ. Ийм сүүдрийг хагас сүүдэр гинэ. 2 гэрэл үүсгэгч 2 хагас сүүдрийг бий болгоно гэдэг доотлолт нь дээдлэлт нэг гэрэл үүсгэгч доотлолт нь 2 гэрэл үүсгэж тавиад хагас сүүдэр үүсгэсэн байна. Тэгвэл хажуутлын зурган дээр гэрэл үүсгэгчид хоорондоо ойрхон байх үед үүсгэгчдийн сүүдэр бие биетэйгээ давхцсан мууж гардаг. Үүнийг бүтэн сүүдэр гинэ. Бид нар энийг олонлог гэдэг дээр үздсэн байгаа. Гэрэл үүсгэгчийн хэмжээ том байх үед биеийн ард мөн хагас сүүдрийн бүтэн сүүдрийн мужууд үүсдэг. Энэ хоёр давхцсан тохиолдолд сүүдэр нь тод гарсан байна. Зарим биес сүүдэр үүсэхгүй байна гэсэн. Гэрэл үүсгэгчээс гарсан гэрлийн замд тунгалаг биетийг тавихад гэрлийн цацраг түүнийг нэвтэрч сүүдэр үүсэхгүй. Тунгалаг биет гэхээр тунгалаг дэвтрийн хавц байж болно, эсвэл хавтгай шил байж болно. Эднийг тавиад туршилт хийж үзэж болно хүүхдүүдээ. За тэгвэл өнөөдрийнхээ хичээлийг бид нар дүгнээд ямар юм үздсэн бэ гэдгийг ярилцах хэрэгтэй болоод байна. Гэрэл үүсгэж бүхэн сүүдэр үүсгэж байна гэсэн дүгнэлт гарч ирж байна. Жишээлбэл нохооны дүрс нарны гэрэл нохоон дээр тусаж тэнд нохооны сүүдэр үүсч байна. Тэгвэл энэ гэрэл нь нарны гэрэл хол тусч байна уу? Ойрхон өглөө эрт байсан уу? Өд тунд байсан уу гэдгийг та нар өөрснөө бодож үзээрэй. 2 гэрэл үүсгэгчээс үүссэн сүүдэр давхар сүүдэр нь илүү тод байна гэдгийг бид нар түрүүн олонлог дээр үздсэн гэд би тайлбарлаад өгсөн байгаа. Биетийн дүрсээс сүүдрийн хэлбэр хамаарч байна. Гэдэг нь бол энэ тарагдж байгаа энэ нугас бол одоо усанд сэлж байгаа нугас. Усан дотор доор нь энэний сүүдэр харагдаж байгаа юм. Энэ бөмбөг байна. Бөмбөгийг тавиад гэрлийг хажуу талаас нь тусгахад сүүдэр нь бөмбөгнөөсөө урт болж харагдаж байна. Тэгээ биетийн дүрсээс сүүдрийн хэлбэр хамаарч байна. Зарим биет тод сүүдэр үүсгэнэ. Жишээлбэл нохой. Зарим нь бүдэг сүүдэр үүсгэн, жишээлбэл энэ шүүлтүүрийн сүүдэр нь бүдэг, дундаа гэрэлтэй юм шиг харагдаж байгаа. Тэр дунд нь тавьсан амтны дүрс нь харагдаж байна тэр юун дээр. Зарим биет нь огт сүүдэр үүсэхгүй. Энэнд бол би шүдэн засахад шүдэнсний иш нь харагдаж байгаа мөртөө гэрэл нь сүүдэр үүсэхгүй, тунгалаг биет учраас сүүдэр үүсэхгүй байна. Бас лаа асаахад харагдана. Лагаа асаагаад харахад лааны сүүдэр гарна үхээс гэрлийн сүүдэр гарахгүй. За ингэж бид нэр өнөөдөр зарим энэ сүүдэр үүсгдэг, зарим нь бүдэг сүүдэр үүсгдэг, зарим нь тод сүүдэр үүсгдэг гэдгийг үздсэн гэдгээ дүгнж хэлж байна. За тэгвэл одоо бүгдээрээ өнөөдөр үздсэн хичээл дээр гэрийн даалгавар өгч байна. Энэ 3 зураг байгаа. Нэгдүгээр зураг бол дүрсүүд тавиад сүүдэр үүсгэсэн байгаа. Энийг та нар сүүдрийн зурна. Яг давхарлаж зураад өнгө язгаж удаад багштай үзүүлнэ. Янз бүрийн өөрсөндөө байгаа тоглоомуудаа тавьж агаад дүрс үүсгээд дүрсийг яг дармалдаж зураад даалгаврынхаа сан руу явуулаарай. 2 дугаар зургууд гарынхаа хөдөлгөөнөөр элдв дүрс үүсгэж сураарай. 3 дугаарх нь энэ бугын дүрс байгаа, бугын толгойн дүрс байгаа. Энэ бугын толгойн дүрсийг бас гараараа хийгээд бас тэр хийсэн дүрсийнхаа зургийг аваад гэрийн даалгаврын сан номч руугаа явуулаарай. Багшийнхаа чат руу явуулаарай. Багш нь та нарын хийсэн зүйлийг үзэж дүгнэнэ. За одоо энэ бугынхаа дүрсийг хийсэн болвол энэнийхээ зургийг аваад хан дээрээ гэрэл тусгаж байгаа хийчихэн штэ. Хан дээрээ гэрэл тусгаад гэрлийнхээ замд гараараа энэ бугын дүрсийг ингэж яг энэ байдлаар нь хийж зураг авчгаад багштай явуулаарай. Багш нь үнэ. За өнөөдрийн хичээлд идэвхтэй оролцож хамт байсан хүүхдүүдэд баярлалаа. Баяртай.